Дараагийн мэдээлэл урт цагаан удалгааны төвийн суурин дээр барьж байгаа далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болоод тээврийн цагдаагийнхан явган замын хашлаг давуулж машин тавих, орц гарцгааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой гэж хотын дарга онцоллоо. Машин унж байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон гэж тодтолцсон юм а. Гаднаа 3 машины зогсоолтой дээшээгээ 20 давхар барилгууд хотоор нэг байна. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдтэй бид нар болон бусад аж ахуй нэгжүүдтэй орон сууцны хорооллын дунд болон үйлчлэгээтэй одоо тэр барилгуудын үүдэн өмнө хойно энэ боломжтой талбайнуудыг дандаа далд гараж болгох ийм одоо том зорилт тавьж байна. Цаашид Улаанбаатар хотод хүмүүс гадуур явган одоо байрныхаа оршин сууж байгаа газрынхаа эргэн тойронд чөлөөтэй алхдаг, хүүхдээ салхилуулдаг ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ийм том одоо соёлын хувьсгал шиг гараажны ийм хувьсгалын асуудал шийдэж хийхгүй л өнгөрсөн 20 гаруй жилийн их барилгажилтын алдааны үр дүн нь автомашиныхаа гадна зогсох тооцоог тооцолгүйгээр баахан барилгын зөвшөөрлүүд өгсөн.